Хумсаа бодуулж үсээ засуулснаа та өөртөө цаг гаргаж өөрийгөө хайрлалаа гэж ойлгодог бол арай дутуу ойлгож байгаа гэж магадгүй. Тэгэхээр наашаа анхаарлаа хандуулаарай. Таны дотоод хүн үргэлж танд сонсогдохыг, анзаарагдахыг, хайрлуулахыг хүсдэг. Бид өөрсдийгөө дутуу хайрлах үедээ хайрыг гаднаас хайж эхэлдэг. Тэгэхээр гаднаас буюу бусад хүмүүс хизээж бидэнд тохирох бүрэн дүрэн хайрыг өгч чаддаггүй. Тэрхүү бүрэн хайрыг өгч чадах цорын ганц хүн бол та өөрөө. Тэгэхээр өөртөө хэрхэн зөв цагийг зарцуулж өөрийгөө үнэн голоосоо хайрлах юм бэ гэхээр өглөө бүр өөртөө хэл. Дахин нэг боломж, дахин нэг эхлэл, танд өнөөдөр ирэх мэдрэгдэх шинэ мэдрэмжүүд ухаарлуудад талрах. Орой бүр өөртөөгөө суугаад өөрийгөө сонсож өнөөдөр болсон бүх сургамж, хичээлүүд хүмүүст гомдлох нь уу эсвэл баярлах нь уу гэдгийг нь шүүхгүйгээр сонс. Тэгээд өөртөө дахин талрах. Учир нь та өнөөдөр хамгийн сайнаараа л хийсэн. Хамгийн сайнаараа хийсэн өөртөө талрах. Хэрв та өөртөөгөө өөрийгөө сонсож энэхүү байдлаар цагаа зөв өнгөрөөж чадах юм бол бусдаас хайрыг нэхэх шаардлагагүй болно.